За, орой минь. Сая бас нэгэн болохгүй болоо дахиад шинээр эхэлж байна. За, 8 цагаас эрүүл мэндийн сайд мэдээлэл хийсэн байна л да. Тэгээ тэрийг хараад үнэхээр өрөвдмөр юм гэж хэлмээр санагдлаа. Ямар шийдвэр байхгүй. Гоншигнол маргааш тэгээд нэг 11 хүнтэй нэг байгууллага эрсдлийн үнэлгээ хийн мэн гэх юм гинэ. Тэ. Энд чи яг л эрүүл мэндийн яамны л хийдэг асуудал шүү дээ. Эрүүл мэндийн сайдын л хийдэг асуудал. Түүнээс ч одоо өөр хинээс ямар одоо эрсдлийн юм авах гэдэг юм бэ те. Өрөвдмөр юм аа үнэхээр. Энэ мөнх сайхан гэдэг сайд бол үнэхээр нэрэ хэрэг алгаа жуулдж байна. Харин нөгөө хулгайчийн баг харагдахгүй байна лээ. Тэд нар чинь өнөөдөр болтол баллсан шүү дээ. Тэр порчиг нэмхүүгээд тэр чинь эмч биш юм байна лээ шүү. Орон гэрийн хулгайч мэрэгчлээ нөхөр чинь. Тэр наран гэрэл амсэлма гэдэг нэг хідэн өстөө нэг юу ч мэдэхгүй хэдэн нэг тийм нөхдүүд өнөөдрийг бол тэдний үгээр эрүүл мэндийн яам тэгээд энэ Улсын онцгой комисс явлаа штэ. Тэгээд хөл хорой тогтоогоод эн чинь бараг 10 сар болж штэ. Наад маач хийгээгүй бид нар аль 3 сараас эхлээл хичээл номд явсангүй хүүхдүүд энэ сургууль ном боловсрол хүмүүсийн орлого бизнес баларч штэ ер нь тэ. Энийг би энэ ард иргэдийн төлөөл хилээд байгаа ухаантай юм штэ. Дахин давтаад хулгайч нар тэнд чинь өөрлөсөн байна. Буруу бодлого явуулаад байна. Дэлхийд байхгүй юм хийгээд байна. Шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүй юм хийгээд байна. Худлаа улс төржөөд худлаа өөрсдөө магтуулаад ингээд энэ би маш их хэлсэн дээ. Тэгээд одоо энэ 21 хоног тусгаарлаж байна гээл маш удаан хугацаагаар ард иргэдийг зовоогоол бүх хилээ хаацсан. Ард иргэддээ хилээ хаацсан. Ард иргэддээ Монгол иргэддээ хилээ хаах ийм бодлогыг явуулж болохгүй шүү дээ. Энэний төлөө дуурч байгаа хүний эрхийн комисс гэж байдаг байхгүй нэг ч гишүүн алга. Энэний төлөө дуурч байгаа энэ одоо төр засгийн удирдлага гэж нэг ч алга. Монгол хүнийг гадаадад хайчаад монголчууд нь хилээ хаагаа сууж яхин гинэ. Өнөөдөр ийм юм болж яхад энийг ингээд засаж залруулахгүй суугаад байгаа байхгүй. Хичнээн удаа хилж дээ. Одоо бүрэн өрөвдөлтөд царайлтсан гоншигнчсан. Ингээд одоо хоёр шиг голомт нэг газар үүссэн байна. Энэ өмнө нь одоо тэр говьтой хүмүүсээс ямар ч холбоогүй ийм юм хэлж байгаа. Уг нь энийг одоо нэг тэрнээс нэг голомт үүсэх юм бол одоо каластер гэж ярьдаг байхгүй юу тий. Харин ашгүй тэр сайдн тэр каластер голомт хоёроо хойлохгүй нэг юм нэгээр нь явж ах шиг байна. Ерөөсөө энэ эрүүл мэндийн яамд чинь мэддэг чаддаг боловсралтай юм одоо хуурдсан юм уу хаашаа юм. Тэр нэг одоо хэдэн хулгайч юмнуудаар л одоо өчнөөн юм болж шít. Би одоо мөн их хиллээ дээ бүр. Тэр нямхүү гэдэг юм хөтөр юмд бүр өстөө юм шиг. Тэг надад тэр хүнд дөрөөсөө тийм тэр хүнтэй би ойртох ярих би тэрний чинь хажууд хэн бэ те. Би ч одоо доошоо орж тэр нямхүү манхүүгийн талаар ингээд дуурах муурах тэрийг одоо тэг порчгоор байнга дуурах ямар шаардлагагүй хүн штэ. Би энэ эмч болохоор мэрэгжил мэдлэгдээ үнэнч болохоор би дуурайд байгаа штэ. Болохгүй байх наатах чинь хөө ийм балаа хулгайчим тэнд худлаа яриад ингээд тарих эргүүлээ сууж гин. Наатахаа зайлуулаач энэ бодлого чинь буруу байна. За хулгайч нь тэнд байж одоо өнгөрч тэр хулгайч сургуулийн төгсөөгүй нөхрийг чинь явуулж байгаа тэр бодлого шийдвэрүүд чинь буруу гараад 21 хоног тэнэг тусгаарлалт хийгээд тий 19-20 хоног дээр илэрлээ гэж солиороод ингээд одоо ард иргэддээ хилээ хаагаад энэ муухай юм чинь л биш хүмжлээд байгаа шүү дээ. Энэ юм чинь энэ балиар хулгайч хийгээд байна. Хулгайчийн баг хийгээд байна гэд. Эннээсээ салаач хариуцлага тооцоош зайлуулаач шалгаач гэл. Одоо шалгаж болно шүү дээ миний хэлснээр. Яагаад шалгахгүй байгаа? Цагдаагийнхнаас нь асуул та. Хамт олноос нь асуул та. Хөсөөд дээр хамт олноо дарамтлагдаг гэд
тэр Баатар бэлэг гээд үйлдвэрчний эвлэлийн одоо үйлдвэрчний хорооны дарга нь ярьж ин л шүү дээ. Хамт олно алан тална гээд эрүүгийн этгээдийг аваачаа дарамтлагдаг хүн тэнд сууж байгаа гэж би хэлээд байгаа шүү дээ. Тэгэхэд чинь одоо энэ болгоны хийхгүй шүү дээ та нар. Одоо тэгээ юу ярьж ийн? Дотооддоо алдцсан гэж яриад шүү дээ. Тэ? Та нар одоо ингэж айл өнгөрсөн одоо 2 сараас эхлээл хамаг юм хаасан шүү дээ хөөе. Хилээ хаагаад иргэдээ авахаа болоод Монгол иргэдээ авахгүй Монголын ард иргэд чинь гадаадд зовж гин. Дотооддоо та нар сая 40 хэдэн хоног бас зовоолоо штэ. Энэ бизнес орлого тэр хүүхдийн сурлах хичээл энэ эдийн засаг бүх юм чинь байхгүй болж штэ. Монгол хүн энэ ковидд чинь дархлаатай хөөе. Шууд би хэлчихээ дархлаатай. Дархлаатай гэдэг нь одоо харагдаж байна. Нэг ч Монгол хүн нас бараагүй. Гадаадд Монгол хүмүүс зөндөө туссан хөөе. Хэдэн 100-аараа туссан. Бүгдээрээ өөрсдөө идэгсэн. Эн чинь зүгээр одоо им шин маягийн уушигны хатгалгаа тусгадаг ханиад энд хэнч өртөж болно. Залуу хүн ч гэсэн өртөөд явахтаа хөрүүл явчихна. Хавсарсан өвчтөнд одоо хүнд өвчтөөч гинөө суур өвчтөө нас өндөртөө хүмүүс болвол одоо гадаадд болвол ташраараа явж байгаа. Би тэрийг мэдэж байна. А тэгвэл одоо Монгол хүн бол энэ чинь арай өөр онцлогтой. Тэ энэ вирусанд чинь бид нар одоо тийм амархан нухуулахгүй юм байна хөөе. Тэ одоо тэгээ юм хамаг юм алдчихад гоншигноод маргааш яг юу хийж ямар шийдвэр гаргана гэд худлаа яриад байгаа. Энэ хөл хорио мориогоо одоо болоо. Тэ одоо ард иргэд ойлгохоор боллоо. Дэлхийд даяар ямар байгааг одоо бүгд мэддэг болсон. Тэ хөл хорио тогтоохгүй зүв зүгээр явж байгаа улс бас байгаа хөөе. Жишээлбэл Швед улс. Та нар Шведийг англи хэлтэй мэлтэй герман хэлтэйнүүд нь очиод ороод унш. Орос хэл дээр ч гэсэн бүх мэдээлэл нь байгаа Шведийн. Ямар ч хөл хорой тогтоогоогүй өнөөдөр байж лээ. Скандинавын бусад юу гэдгийг Финлянд, Дани маань одоо Шведээ бодох юм болвол одоо харьцуулахад арай илүү хэдэн хүн тэнд нас барсан байгаа. А тэгвэл ямар ч байсан хөл хорой тогтоохгүй бүгдээрээ сайхан ард иргэдтэй найдаад ард иргэдийнхээ ухамсарт нь хилээд за та нар өөрсдөө мэдцгээ. Амны хаалтаа зүгээд зайгаа бариад ингэж явцгаа. А зүгээр одоо бүр одоо том одоо их сургууль. За бүр одоо тэр олноороо цугладаг ийм концерт ийм юм чинь хаалаа. За ингээд одоо жижиг сажиг ресторан үсчин одоо фитнес клуб энтэн одоо эднэр чинь ингээ онгоогоод явжээ. За тэрэндээ ороод тэгээд энэндээ тусаж мусаад янз бүр болцгоох юм бол одоо өөрсдөө мэдээгээд ингээ хайсан улс бас байна штэ. Ингээд энэ улс чинь явж гэн. Монгол ингэж болно штэ. Тэ? Одоо болох нь гэдэг нь харагдчихад байна штэ. Бид нар энэ вирусын чинь тийм амар дарлуулахгүй штэ. Бид нарт чинь одоо тодорхой хэмжээний дархлаа суудсан хөөе. Монгол хүн наан чинь залуучууд одоо юу гэдгийг 60 70 хүртэл насны хүмүүс ямар ч хүмүүс байсан наадхыг чинь тоохгүй гарна. Тэ. За одоо бүр гайн таарад азгүй ганц нэгэн одоо ч юм уу магадгүй хэдэн хүмүүс одоо бурхны оронд очихыг бол одоо үгүйсэхгүй. Тэр хүнд ч таарч болно. Одоо ийм юмнаас айж суудаг, бэмбэлзэж суудаг юм байхгүй. Жишээ мишээ авмаар байгаа тэр Шведийн жишээг аваад яриад тэг хийгээчтэй хөөе. Юу болоод одоо ингээд гоншигноод айгаад гөлөлзөөд тэдэн хүн дэлхийд инглээ тэглээгээд Америк тэглээ инглээгээд Америк тэгдэг юм байгаа үсттэй. Америк ч Монголоос өөр штэ. Тэ? Америкт эдийн засаг өсгөөр Монголд эдийн засаг өсдөг юм уу? Америкийн доллар чангарахаар Монголд төгрөг чангардаг юм уу? Тэ? Шал өөр юм ярьцгаагаад энэ ч хүмүүсийнхээ амьдрал
орлого, энэ эдийн засаг, бизнес энэ юмаа бодолтой. Энэ эдийн засаг, бизнес, орлого энэ хүмүүсийн амьдралд учруулж байгаа хор хохирд нь тэрний хідэн азгүй ухамсаргүй гинүү тэ ийм хүмүүсийн одоо эрүүл мэнд амь наснаас хамаагүй илүү гэдэг ийм зүгээр математик тооцоо аль дээрүү дэлхий гаргацсан штэ. Тэрийгэ цаадуулчин мэдж байгаа штэ. Одоо ер нь эн чинь хувь хүний өөрийнх нь ухамсарын асуудлаа. Тэ. Гарч гүгээд энийг тусаад тэгээд өө эмээ дээрээ аваачаад өө эмээгээ өвтгөөд нөгөөдүүл нь хүнд өвчтөө байж байгаад одоо бурхан болчих юм бол баг одоо тэдний өөрсдийнх нь буруу болохоор л ийм л юм шүү дээ. Ер нь. Тийм учраас одоо төмөрөө сайхан Шведийн аргаар Швед улсын дуршлагаар явъё. Алийн болгон ингэж өрөвдөлтөө царайж худлаа ийм хурамч мэдээлэл дамжуулж хүмүүсийн тархийг угааж яг хойд солонгос шиг ингээд нэг юмаа давтаа тот шиг ингээд чад уур хурмээр байна штэ. Тэ? Тэдэн хүн одоо туссан байна, тэгсэн байна. Тэ? Тэнт тэгэл болоо штэ. Одоо илүү яах гээд байгаа юм бэ энэ нь тэ? Нэг хэдэн лаборатори тэдэн юмд ингээ тэгээ тэдэн мянган юм одоо сорилт тест хийсний дараа тэнд энд ингээ тэгээд одоо тийм болдоо үгүй энэ одоо нэрэ бойлмоор юм аа нэрэ тэ энэ ямар ч шинжлэх ухаан тэ ямар ч одоо нөгөө профессионал тэ энэ мэрэгжлийн юм алга энэ эрүүл мэндийн яамныханд тэ чи Монгол хүн эрүүл ухаантай хүн ойлгохоор болтол одоо ийм тарих угааж тэ худлаа тарих угаад буруу мэдээлэл дамжуулж тэ мөр заваарч штэ хөөе. Энд нь тэгээд дуурдаг хилдэг нэг ч амтан байхгүй болчихжээ хөөе. Тэ? Би л ерөөсөө ингээл адлуулаад ингээл дайр над руу одоо бүх дайралт нь ирж байгаа штэ нөхдөө. Тэ? Бүх дайралт одоо наадах борчиг нямхүү тэр нөгөө нэг төр засгийн удирдлагыг атгадаг Батхүү. За тэгэл энэ хавийн одоо намаа гүтгэд дайрагч нар. За тэгээд энэ одоо засгийн газрын хөлсний тороолууд бүгд над руу дайрч байгаа шүү дээ одоо энэ дээр. Та нар бодоорой те. Бүх системээрээ над хойд солонгосын систем шиг юм чинь над руу дайрч штэ. Одоо болио нөхдөө те. Хөөс эрүүл мэндийн яамны сайд гоншгор энэ өрөвдөлтөө мөнгө сайхан чи чадахгүй бол зайлаа наанаасаа. Чаддагт нь өгөө те. Зоригтойд нь өг те. Мэргэжил мэдлэгтэйд нь өг. Чи ядахта доороосоо энэ нэг тэр хулгайчин бага зайлуулаа хөөе. Тэ. Одоо урд нь тэр буруу хийсэн юмнуудаа ард түмнээс бас уучлал гуй хөөе. 21 хоног хашиж исэн маань шинжлэх ухаанч биш байжээ, буруу байжээ. 14 хоног болгосон гэдгээ хээл хөөе. 19 дахь 20 дахь хоног дээр ковид илэрлэгээ солиороод байсан чинь байсан хүмүүс худлаа ярьсан байна гэдгийг бас чи бас хэлж залруулах ёстой шүү дээ. Тэг. Ер нь юм үннээрээ байл та. Яагаад юмыг нуугаад хаагаад ингээд те ийм балиар байдаг юм бэ монголчуудаа. Энэ өрөвдөлтөй тарих угаалт энэ шинжлэх ухаанч биш энэ юмнуудаа одоо болиод зогсоогоод энэ эргэн тойрны хардаа улс орн чинь юу болцсон байна? Ард иргэд чинь ямар орлогогүй болцсон байна хөөе. Ковидээр нэг ч хүн одоо үхээгүй байхад өнөөдөр юу гэдгийг өлсөж, зоовж, цангаж, ажилгүй, мөнгөгүй, орлогогүй болсон ард иргэд чинь зүгээр зовж байгаа штэ. Тэр архитан согтууралт, гэр бүлийн хүчир хийлэл юм хум чинь одоо хэд дахин нэмэгдэж гин гээ үстэ. Аргагүй штэ. Орлогогүй, мөнгөгүй болцсон хүмүүс чинь өөр юу хийх юм тэндэ? Тэг гэртээ хашигдчихсан. Наадах нийгэм эдийн засагт учруулж байгаа хор хохирол чинь бүр хэдэн дахин илүү байгаад байгаа шүү дээ. Та нар тэрийг яагаад ойлгодгүй юм бэ? Тэгээд нэг ханиач шиг юмнаас хувь хүний хариуцлагын асуудал хөөе. Энд чи өөрөө гүүгээд ингээ яваад очиод хүмүүсийг тусгачдаг юм биш хөөе. Тэгдэг байсан бол хамаа алга. Хөл хорой тогтоогоод араас нь хөөгөөд гүүгээд очиод буудаж унгаагаад одоо яадгийн та нар тийм юма хийлдэ. Энд чи явдггүй амтэн хөөе.
Тэр чинь хэн тараагаад байгаа, явж байгаа хүн тараагаад байгаа хөөе. Хариуцлагагүй хүмүүс. Тий. Тэгвэл гадуур явхаа болчих. Тим хүмүүсийг гэртээ оруулахаа болчих. Өндөр настай хавсарсан өвчнөтөө иймээ тиймээ хүмүүс нь нэг өрөөндөө суугаад тэрийг хамаатан саданд хамгаалаад хоол ундын дөхүүлж өгөөд ингээд байгаад тэр хүмүүс нь гарч орохгүй аятайхан байгаад хөөе. Ер нь Монгол хүмүүс наанаас чинь айгаад байхан байхгүй юм байна лээ дээ. Хөөе. Тэ. Тэгээ одоо ер нь зоригтойхон ажил төрлөө хийгээд энэ ард иргэдийгээ нэг аятайхан байлгамаар байна. Тэ. Монголчууд дотоод гадаадгүй наатахаас ч болж зовж гин шүү хөөе. Тэ. 3 сая хүн штэ энэ ч хөөе. Тэгээ тал нь хаана байгаа хөдөөд байна штэ. Одоо энэ хөгийн энэ бодлого энэ хөгийн юмнуудаа одоо бойл хөөе. Тэ. Маргааш одоо битээ тийм тэнэг шийдвэр гаргаараа хөөе. Алж штэ энэ. Тэ. Арай хитэрж штэ. Тэ. Энэ Монгол хүн гэдэг чинь хүн биш болцсон юм уу? Тэ. Та нарын энд улс төрийн тоглоом болох ёстой юм уу? Эннээс та нар юу хайгаад байгаа юм? Ямар хожил хайгаад байгаа юм? Тэ. Одоо ер нь энэ нэг хүнээ ботхоо олчихсан энэ бодлогоо болооч. Тэ. Арай хитэрж штэ. Өрөвдмөр юм. Гоншигноод л тэ. Ийм юмнуудыг зайлуулах хэрэгтэй шүү дээ. Эднэрийг тий. Эрүүл мэндийн яамны асуудал шүү. Энэ сайд метр доорх баг маг энэ төр арай хитрхий тий. Новш.